Сайн бацхан манайхаа Жавзан дулам гэдэг яруу найрагч бүсгүйтэй олзож байна. Баян хонгорын зохиолчдын хэвлэлийн салбар хорооны дарга сонгуульд ажилладаг юм аа. Тийм бидний танилцсан шалтгаан бол одоо бид бас Тэнгэрийн сургууль энэ одоо өвгдийнхөө үзэл санааг төмөөлөндөө түгээн дэлгэрүүлэх үйл хэргийн мөр дээр бол бас сайхан танилцсан, сайхан нөхөрлөж байгаа тийм хүмүүс байгаа. Тэгээд сая бол өнөөдөр Улаанбаатар хотод одоо Хүрэн мөр гэдэг Баян хонгорын зохиолчдын олон жил зохион байгуулж байгаа наадмаа зохион байгуулад явчихна. Тэгэхээр наадмаа сайхан зохион байгуулсан баярлалаа. За баярлалаа. Энэ жил чинь ямар учиртай болоод Улаанбаатарт ирээд хийж байгаа вэ? За манай Баян хонгор аймгийн Баацхан сумын уугуул Монгол Улсын төрийн шагнал зохиолч яруу найрагч Чойжилж авын Ламсрангуй нэрмжид Хүрэн мөр яруу найргийн наадам гээд одоо жил болгон боломжлол болон зохион байгуулагцаар Баян хонгор аймагта зохион байгуулагцаар 34 дахь жилдээ энэ жил улсын нийслэлдээ зохион байгуулагдсан. Тэгээд энэ зохион байгуулагдах болсон гол шалтгаан нь болохоор Хүрэн мөр яруу найргийн наадмын дээд шагнал одоо Молор цом буюу морин эрдэнэ гэсэн энэ цомтой болсноос хойш одоо 10 дахь жилдээ ингээд цомын маань 10 дахь жилийн ойн хүрээнд Хүрэн мөр яруу найргийн наадмаа Улаанбаатар хотод анх удаага ингээд улсын нийслэлдээ зохион байгууллаа. Тэгээд амжилттай сайхан дүүргэж 13 аймгийн 42 яруу найрагчийн 84 одоо шүлэг бүтээлүүд ирснээс 2 дахь одоо яг наадамд шүлгийн дуудсан нь улсын хэмжээнд 8 аймгийн одоо 25-аас маань шилтгаантай одоо дөрв байснаас 21 яруу найрагч маань уралдаж улсын нийслэл үндэсний номын сангийн шин салбартаа шүлгийн дуудаад ингээд цомынхоо айсныг сайхан дотруулаад ингээд өнөөдрийн сайхан ажил маань дүүрээд ингээд баяртай байна. Тэгээд бидний одоо хамгийн гол одоо чухал зорилго бол нөгөө яруу найргийн наадам гээд бие биенийг одоо шүүмжлэх биш. Бид нар чинь нөгөө яг л хүмүүсээс бас нэг алхмын өмнө ингэж харж түүчилж явах ёстой яруу найрагч дуран бүтээлчд учраас одоо ив нэгдэлтэй байх нэг зорилго. За хоёр дахь зорилго маань ерөөсөө нөгөө би гээд нэг жалга давндоо одоо за энэ манай онгор нутгийг шүү, манай харангаах шүү гэх биш. Нийт одоо Монгол даяараа ингээд нэг эвлэгтэн нэгддэг, уулзаж ярьж хөөрдөг, тэр зохиол бүтээлээ сайхан солилцдог, бие биенээсээ хөгжим авдаг. Нэг тийм нэг хамтын тэгээд Монгол сайхан хүмүүсээ нэг уриалсан үнжиж чинь ямар гоё юм болоод байна. Үгүй энэ яруу их шиглэнт Монгол хэл яруу найрагч нь ийм байсан юм уу гэсэн тэр нэг сэрж мэдрэх тэр нэг чимээг өгөх зорилготойгоор ингээд энэ жил улсын нийслэлдээ тоглосон маань одоо сэтгэл ёсоор дүүрээд ингээд маш амжилттай сайхан болоод ингээд баяртайгаар ингээд одоо явж байна да. За ашиг. Аливаа наадмын баяр чимээ одоо алсаа сонирхтаа хэн төрүүлсэн бол гэдэг. Тэр асуулт л одоо бүхэн асуудаг шүү дээ. За хэн төрүүлж байгаа? Тэгээд одоо 9 аймгийн яруу найрагчид оролцсон шүү дээ. Тэгэхэд одоо жил хамсрангийн манай Баацхан сумын уугуул тэгтэл Баацхан сумын уугуул бэлэг дэмбэрлийн лувсан цэрэн гэж залуухан хүн маань одоо манлайлж тэр Молор цомын эзэн болж байгаа нь бас их сайхан байна. Яагаад гэвэл бас хувирүүлтэй юм да тийм ээ. Тэр Баацхан нуурын бөөн цагаан нуурын тэр төрлөг чимээ өнөөдөр өнгөн дээрээ ингээд цахаасан заримдж байгаа ч гэсэн тэр гүндээ ямар их яруу их шиглэнтэй байгаагийн тэр тод илэрлэл нь ингээд боллоо. Тэгээд маш тийм сайхан болж өндөрлөж байна. Тэгэд өнөөдөр үндэсний номын сангийн үсгэлэнгийн одоо тэр танхимд зохион байгуулахад суудл хоосон байсангүй. Тийм тэгээ яруу найрагчдын маш том төлөөллүүд яруу найргийн үндэсний төвийнхэн маань за Монголын үндэсний араадуугийн тэр яруу сайхны нэвтрүүлэг хийдэг саяхан гэрүүлэгч яруу найрагч уран бүтээлчд маань ингээд маш том сайхан төлөөллүүд маань ирчихсэн. Бидний Болор цомын одоо эцэд маань ирчихсэн. Зориод ирсэн нөгөө чин сэтгэлээсээ зориод ирсэн хүмүүс маань тэр танхимыг дүүргээд сурч яасан нь одоо маш сайхан за нөгөө ингээд зорж тэмүүлгээд ингээд өдөөнөөс ингээд ирсэн биднэрт бол маш том тийм сэтгэлийн батгал байсан. Тэгээд Монголын зохиолчдын эвлэл маань одоо энэ жил ингээд анхудаага ингээд орон нутгийн биднийгээ улсын нийслэлдээ болохын одоо санааг дэмжиж хэвлэл мэдээллээр ингэж хангаж ажиллаа. Шалгуур шүүлтийг ингэж дэмжиж хамтарч ажиллаа. Тэгээд одоо бүтэн одоо үйл ажиллагааны одоо бүхэл бичлэг маань
бүрэн ихээр бичигдчихээн. Тэнд одоо ингээд бидний Монголын зохиолчдын эвлэлийг одоо энэ цаг үед удирдан жолоодж байгаа удирдах зөвлөлийн даргаасаа ихсүүлээд бүхий л одоо яруу найргийн үндэсний төвөөсөө ихсүүлээд ингээд бүгд оролцоотой дэмжиж ингээд тэр шүлэгнүүдийг ингээд чих тавин ингээд сонсоод сууж байгаа нь маш тийм бидэнд ингээд нэг дараагийн үйл дээр хамтрах болоод за ийм л байна шүү гэсэн тэр нэг сэтгэлийг ингээд дүүргэж байгаа хамгийн том доолц байлаа. За тэглэх гайхамшигтай. Яруу найрагчд маань бол ер нь бас онгод тэнгэр гэдэг тэр тэнгэрт одоо миний ярьдаг үндсэн сэдв их ойрхон тэнгэрт их ойрхон хүмүүс байдаг. Тэгээд нэг сайхан шүлэг хэлээч та. За яруу найрагч хүмүүс шүлэг хэлүүлэх бол одоо алдас болно тий. Тэгээд энэ язгуурын ингээд урагт хайр гэдэг нэг гэдэг миний шүлгийн бие даасан 3 дахь төвөр байна. Одоо энэний бас 2 дахь 3 дахь бүтэн ингээд ихэн бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ номон дээрээс бас нэг сайхан шүлэг дуудъя. За унсан навцын ургууланд уйдгарлан шивнэж тайтгардаг. Уг гарвал минь чи амьд яваагаал мэдэрсээр байдаг. Чиний нэмэгэн галбир зүрхний минь хээтэй давхцаж оршоод чин хайраар түргэнэн урсах биеийн химнэл минь болдог. Хизээж төсөөлөөгүй чиний төрөх усны үзүүрэнд минь гэрэлтэж үнэн ганцын жамаас оюунан тайчин удаан суухад үлгэр ихлүүлэн алгасан хөлийхэн хийг мэдэрсээр хөгшин модуудын зүгт чимэх нулимсан эсэгдэгэ. Чив чимээгүй анирдах нинж халуун сэтгэлийн уудалж нисэж буй навцын зүгт эхэл дотноор харуулдан өнчхөд тийм холын зөнгөөр гуниг хийсхэн одлоогээд хэнийг би санах билээ хэмжээлшгүй уй минь хай минь амаргалан төрдөх энэ төрлийн амьдрал их шиглэн дахуй минь болсоор оюун санааны уршгүй мөнхийн ирчис хэвээрэн үлдэх нь чиний өгөөлөн би мөн чанарын үзэгдэлд шаргалтан хагдарлаач савшмын ертөнцөөр гарын миньхээ ганцах дүүргээд ирдэгэ. За хорой. Ламхүү гэд та одоо ламсар найрагчийн нутгаас ирж байгаа юм байна тийм үү? Тийм. Өөрийгөө та тавчгаан танилцуулаач. Намайг баригчаагийн ламхүү гэдэг. 1960 онд төрсэн агуулх яруу найрагч ламсрын русрын хоёрын мутаг бонцгаанаар хөвөн төрснөөр маш бахархаж мутаг ус хүйсгэсэн мутаг усаараа маш бахархаж явдаг юм малчин байгаа. Одоо малтай хөдөө байна уу тийм? Малтай хөдөө. Өвлжөө хэрэг танаа нутгаар. Өвлжөө маш сайхан байна. За. Энэ өвлийн ихэнх сар дундаас өнгөрч явахад намраараа сайхан байна. Масруу мандраган тавтай сайхан байна. За яруу найраг хичнээн жил оролдож сонирч байна. Таны одоо энэ Нотхийн айлгуу гэдэг ном чи бараг 2 3 дахь ном юм уу? 2 дахь ном юм. Ээж шиг амин нутаг гэж анхны шүлгийн төвөөр хэлүүлжсэн байна шүү дээ. Хэдэн жил яаж энэ та? Би энэ хар багасаа л яруу найраг уран бүтээлийг сонирхдаг. 6 настайдаа нацаг дээр байгаа миний зургийг чэйжлчээд хотын дотроо хургатайгаа ингээд яриад уншдаг байсан. Би хар аргалантайгаа орой дээрс бонцгаанаа хараад маш олон шүлгэж байгаа бичээд ингээд тэмдэглэсэн байсан маань. Нэг өдөр гэрээ зэг байгаад тэр маань алга болчихсон. Тэгэл би тэрнээс хойш сонирхолчихсон. Тийм төвхт. Тэгээд сүүлд яруу найрагчийн орлоо анх нөгөө болор цамд ороод юу бүр Миний нутгийн тэнгэрийг гэдэг бүрийг төвлөдөө тийм. Тэр үеэс эхлээд бас нэг орж ирсэн надад. Тэгэл тэр үеэс таавал зохиол гараад би одоо ийм сайхан найрагчдын үлгийн төрсөн ийм сайхан нутагстай нутагсаа магтаад ном гаргая дээ гэж бодоод тэр үчир тэр булгамд автай байхгүй. Ингээд нэхэр аргалт үгээ ч юм уу хонойруулаач юм гээ. Нэг сайхан амар хаврын сайхан салхингээл зэрэлцэхэд хаяа мөр орж ирдэг байхгүй юу. Тэр болгоно маань гэж эвлүүлээл юм 2 ном гаргасан. Одоо 3 ном би салхин байгаад байдаг. Ном гаргана гэж би
бэлдэж байгаа. За. За та нэг сайхан шүлэг хэлж. Өө чи энэ сайхан яруу найргийн баярт хүрэлцэн ирсэн. Өнөөдөр энэ яруу найргийн баярт хүрэлцэн ирсэн миний хамгийн их баярт мөч. За. Миний додод сайхан нутгийн бяцхан хөвгөн маань төрүүлсэн би. Нулимсан мөн харж байлаа. За. За миний хамгийн баяр сайхан яруу найр маларсан минь дорж байсан. Ламсар найраг чи яг төрсөн нутгаас нь хөгжсөн. Төрсөн нутгаас нь. За. Тийм хөвгөн маань төрүүлсэн. Би маш их баяртай. За ингээд би Та нэг сайхан медаль гаргаад сайхан шүү. Бөөн цагаан гэж дуудахаар бодхон болон гэж ялах шиг болдог. Бөөн цагаан минь гэж дурсахаар буурал өгдөн иргэн залах шиг болдог. Бөөн цагаан гэж бодохоор зэлэн гадран янцгаах шиг болдог. Бөөн цагаан гэж санахаар бодлын нүчиг алдран тэмүүлэх шиг болдог. Говийн нүмрэлгэндээ мэлэвсэн бөөн цагаан гол зүрхний толд бидэртэн халгаацсан бөөн цагаан. За орой. Орой. За нутаг орныхоо хүмүүстэй нэг сайхан гэдэг нэг юу гэмээр нэг юм хэлмээр юм уу? Энэ боломжийг ашиглаад гэдэг шиг. Энэ боломжийг ашиглаад энэ хүн номыг хоёр номыг бүтээхэд гүн тус заавчилсан зохиолч толгойн дэргүүн Жавсанлан дүүтэй энэ хүн номыг одоо Монгол хүчиг төрүүлчихсэн Элбэг заяадуудтай энэ маш их баярлалаа илэрхийлж. Монгол хүчиг сонин юу? Хүмүүн хүчиг сонин. Хүмүүн хүчиг сонин. За. Элбэг заяадуудтай маш их баярлалаа илэрхийлье. Намайг хүн дөрвөлж ивэд итгэж авдаг нутаг орондоо нутагсныхаа ах トゥ үлгэн садан гэр бүл үр хөвгтөнд баярлал талархаж явдаг илэрхийлье. За гэлээ таны яриа очоод сайхан манай фэйсбүүкээр үзээд хүмүүстэй үзүүлээрэй гэж байна. Баярлалаа. Та бүхэн дурамжтай өндөр амжилт хүсье. За гэлээ. За сайн явж гинөө. Сайн. Тавчхан өөрийгөө нэг танилцуулаач. За. Сайн байна уу? За, энэ өдрөд одоо өвлийнхэн сарын үнэтэй өвлийн мэндийг. Яа. За намайг Арднайн хөрөсөн гэдэг Баянгар аймгийн Бөмбөрсөнд төрсөн. Одоо Баянгар аймгийн Баянгорсонд жиж амьдарч байна. Өөрийн чинь сонирхолтой зүйл нь нөгөө Молор Эрдэнэ яруу найргийн наадмын Молор цомын 10 жил хийж байгаа гэж. Энэ тухайгаа чинь сонирхолтой. Яагаад энэ хийх болсон юм? Тэр хийж явах тэр ямар мэдрэмж төрдөг юм? Энэ өөрөө томхот агуу яруу найрч одоо жил амсран гэдэг Баянгар аймгийн Баацхан сумын харьяат. Одоо 100-ыг тавьсан. Тэгэлтэй. Энэ хүн байна. Тэгээд энэ хөрмөр яруу найргийн наадам жил болгон Баянгар аймагт болоод идэг. Нэг өдөр зурагт үзээд байж атал нөгөө нэвтрүүлэг бэр одоо наадам гарч ирсэн л да. Тэгтэл одоо нөгөө шагналт байранд одоо жишээ нэг арай л боломгүй нэг юм өгчүүлэл л да. Одоо заавал тийм өгсөн гэж байна. Тэгээ би урамтайч одоо уламжлалт гаргуул уран хэлбэр хийдэг хүний үднээс л өөрөөс харж ирсэн. Тэгээ энэ хөрмөр найргийн наадам гिचээд яглаараа нэг өөр юм гарын мэлэг болоож өгдөг юм болоо. Ер нь моринягаас сийлээд хийч болдгоо л гэж бодож байлаа гэлээ. Тэгтэл нэг бодол бас илсэн л дээ. Тухайн нөгөө Баянгар аймгийн зохиолчтой холбооны дэргүүн Жавсан болон гэдэгч байна. Одоо энэ санал тавьсан. Цамтаа болгоомор байна гэдэг. За. Одоо санал тавиад. Тэгтэл би одоо яг 13 онд юм одоо харж ирсэн байна нэвтрүүлгийг. Тэгтэл дуртайгаар хүлээж авсан. Тэглгүй явах болно. Би үзэсгэлэнд оролцож ирсэн. Намрын наваа үзэсгэлэнд оролцоод одоо дандаа морь болцоос илдэг. Тэгээ оролцоо байж л тиймэрхүү санал тавиад тэгээ цантаа болгож болно. Би өөрөө бас бодож байсан, хүсэж байсан нэгээр болно гэдэг. Саналыг хүлээж авсан. Тэгээд тэр жил 2014 онд хөрмөр яруу найргийн наадам бас болохоор тэр цомын одоо бүтээж эхэлсэн. 100 миллион доллар ивэд итгээд бүтээсэн. Тэгээ өдгөө явсаар байгаад одоо 24 он болоод ингээд 10 жилийн ой болчих бас болж байна.
Тэгээд одоо Улаанбаатар нийслэлтэй Монголын үндэсний намын санд газраас аймагаас ухшуунаас зохиолчд яруу найрагчд. Дээрээс нь одоо болор цомын эзэд болсон одоо үлдэмтмэрдүүд одоо галсан багш гэдэг одоо домогт юм байна. Одоо одоо бас 100-ыг үзэж байгаа юм. Өндөр настай хүмүүс хөрөлдсөн ирсэн байсан. За тэгээд одоо домог болсон түүхэн хүмүүс бол зөндөл байлаа л да. Тэгээд тэр олон хүмүүсийн сэтгэлийн доор, энергийн доор одоо энэ хүн адам өрнөсөнд нэг баяртай. Тэгээд даавынхаа нэрийг нэг тайзан дээр ард наяа бүрэлдэхүүн урлаач гэдэг одоо сайн найр гэх юм уу тийм тусгаж үлдээж байгаа байсан нэг хүн болох гэж хичээж байгаа нь одоо баяртай байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл модоор сэлбэр хийдэг гол үндсэн одоо хийдэг уралдаг зүйл чинь тийм үү? Тийм. Одоо сэлбэр өөрөө хүн дийлмэд л дээ. Тийм. Одоо урлаг дотор хамгийн даалдах хэрэггүй урлаг. Баримлыг бол даалдвал дээрээс нь шавж барьж байгаа юм болгочтой. Зургийг бол бас өнгөө бодгоо тавиад дахиад усж байгаа ч юм уу дахиад шинээр зурчих болдог. Дарахныг бол одоо мөнгө хайлуулаад талт мөнгө хайлуулж байгаа хийцээ одоо өөрчилж өгөх тусаа гэдэг. Нэрийн засаж болох юм байхгүй. Тийм байна. Сэлбэр болохоор хасаж явдаг. Одоо урлаг. Алдаатай хасах юм бол дахиж шинээр эхлэхээр бүр арга байхгүй. Хамгийн сүүлд чихэн ингэж жагаад алдсан ч гэсэн дахиад шинээр нэр нэр боломж байхгүй. Тийм. Тэгээд юу хин толгойг багтчих юм дахиад шүү. Хайцаа алдаад тавьчих. Тэгээд алдах хэрэггүй юу гэдэг л та. Тэгээд одоо энэ 10 жил цомын бол одоо зохиолчтой холбоотой ингээ хамтраа. Дээрээс нь Баянгар аймгийн одоо засаг даргын ивэлд байгаас явдаг боллоо. Баянгар аймгийн хөрмөр яруу найргийн зооны дамжсан бүтээл одоо зөвхөн хонгор нутгийн биш. Монгол улсын биш. Дэлхийн бүтээл болж байгаа. Сонцлог юм л. Энэ зохиолын хүрээнд бас нэг хэмэр гэдэг одоо морины холбогдолтой тийм одоо зохиолын дагуу кино соёлын бүтээл жишээ дэлхийн фестивалд одоо ингэ тавигдаад энэ зохиолын дагуу хийгдэж явж байгаа. Энэ соёлын бүтээлийг соёлын өвийг жоохон ч гэсэн тэр хүн одоо 100 хэдэн жилийн өмнө бүтээсэн биш баг тийм ээ. Тэгээд одоо ингээд дараа чи үедээ ингээд соёлын бүтээлийг үлдээж байгаа нь бас агуу юм аа. Энэ агуу эрдэмтэн мэрэгдүүд бол хонгор нутагт төрсөн говийн сайхан тэр уудан талд төрсөн бас бахархалтай. Тэгээд тэрний хэсгээс нь чимхэлж хийж байгаа минь баяртай байна л гэж бодож байна. За тэгээд уран бүтээлийн амжилт. Нэг асуулт байна. Одоо 10 тоног гэж чинь 10 мөр ерөөсө давтагдах өөрөөр онцлогтой биз? Тэр ч бас танаа ярьж. За. Тэгээд одоо 10 дахь жилдээ ингэ бүтээж байгаа юм. 10 мөр одоо мөн одоо Канадад авчаагүй те 100 авчаагүй. Яг хоёрынхаа одоо цохол дээр байждаг шүү дээ. Тийм одоо ингээд энэ мөчн одоо натурган өөдөг өөх гэдэг одоо шилгээж идэг. Дээрээс нь одоо бүр жороо хөрмөрөхөд хүртэл одоо хилцэн байгаа байхгүй. Тэгээ зохиолынхаа дагуу өөр хөдөлгөөнтэй дийлс үлнэхэд л одоо шингэн янзсан дийлтэй, ширүүн цацаг сүлтэй, уран ганган толгойтой, урт сайхан нуруутай гэл одоо зохиол дээр юм байж байгаа. Тэрнээс л одоо энэ морийг юусэн хилээд өгсөн юм удаа гэдэг. Тэгэхээр нэг морийг дам зогсоод байж байхгүй. Дургуун бүүж байгаа тэр хүмүүс хайртай. Тийм. Маш их зовлон жаргалыг туулсан зохиол дээр. Тэгэхээр яг л тэрний дагуу хийвэл арай өрмөц юм гэж. Тэрнээс бас сонирхолтой юм тийм үү? Хөдөлгөөн болгоны нэг жил болгоно нэгээс хэвийг аваад цутгаад байгаа юм бол биш. Тэгээ хөдөлгөөн болгоно. Өөр. Тэгэхээр нэг бас ахаад магадгүй 50 жилийн дараа энэ өөрөө бид цаг хугацааны бүтээл гэж боддог шүү. Жавзаа найрагчийн тухай бас сэтгэлдээ хэлнэ үү гэд оюун чимэг сэтгүүлчийг бас орж авчирсан. Тэгээд та бол бас 20-д ном редакторлаа. Тийм, номын цаан шиг зурлын хүрээнд. Тийм. Тэгээ би Жавзаа дөгийнхаа тухай хоёр өнцгөр ярих гэж бодож байгаа.
манай хэвлэлийн хүрээлэнгийн дээд курсын төгсөгч. За. Тэгээд тэр утгаараа бид нэр холбоотой. Тэгээд нөгөө талаас тэр номын цааш шиг цуврал 20-д номын дотор байгаа эмэгтэйчүүдийн лавлах ном маань 5 дахь хэвлэгдсэн. Одоо болохоор ахлагчийг дэмжих жилийн хүрээнд хууль хүчний байгууллагын захиалгаар хэвлэгдэж байгаа. Тэгээд тэрэнд ингээд нэг 3 яруу найргийн шүүмж 3 номын шүүмжийн тэр явж байгаа байхгүй юу. Гэтэл би яруу найргийн нэг 20-30 номын шүүмжсэн мэтлээ яг 3-ыг авсан чинь би бас ерөөсөө эмэгтэйчүүдийн байгууллага юм билээ. Яг 3 эмэгтэйгийнхаа номыг ялгаад авсан билээ. Нэг нь Жавцаа Нүгэн, нөгөө юуны болгоны орхон ч юм. Хайрын тухай хөөрхөн бичдэг зөөлөн. Тэгээ 3 дахь нь болохоор Эрдэнэтийн хэнийг Цэрмаг чинь нийгмийн хөгжил хөдөлгөөнийг бас их хөөрхөн бичиж байдаг байхгүй юу. Тэгээ энэ 3 номын шүүмж яруу найргийн ном. Номын шүүмж болохоор манай хэний Намын чимдийн цагаан бороо, ганц авхлангийн чөтгөрийн бясалгал юм уу тийм бүхэнд 3 ном орсон. Тэгээд би дүүгийнхаа номон дээр тулгуул энэ бол дардснаас нэг 2 уншиж өгье гэж бодож байгаа байхгүй юу. Тий. Үнэхээр манайд болохоор бусад яруу найрагч болгонд өөр өөр онцлог байдаг. Жавцаагийн яруу найргийн онцлог нь болохоор энэ баг ламын гэгэний сүнс сүйдрүүлээ гэж бодно. Айхтар бичдэг байхгүй. Тий. Тэгээд ингэж Хонгор нутгийн найрагч бүсгийн язгуур ертөнцөд ламын гэгээнийх нь авшиг тарны гээ эрдлийн чуулбар тусч ариусл чанарын илэрхийлэл нь болсон мэтээ. Сэтгэл минь чи яасан ариух нараа юм бэ? Өөрхөн үг. Нэг л цэлмэн гисэн тунгалаг хөг тэнгэрд нүднээ үзэгдэж сэтгэлд хөг аялгуур усны давлгаа шиг урсан ирж тэрхүү цэлмэн гисэн хөг тэнгэрт тарны шидтэй хас ланзан түр нүрэ ярдсан. Үйлс хуралдан бороо орж ламын гэгээний авшиг өрөөлөөч гэж бодогдохоор үргэлжийн мөнх усын он тоолол эрхэмсгээр шаштарлагдаж үр сэтгэл тийм халуунаар хэн нэгний хүсэмжлэхийг үнэндээ хүлээсэн хүсэл хэслийн үлгэр биш үнэн байдаг үг хэл оршихуйн хязгаарт бодгоол амьсгалыг чагнахгүй. Зүрхнийхээ зөөлөн долгиолог чанараар олон түмнийг эрхшээсэн энэ найрагч ижи хонгор жаалхан үрсээ шүлгийнхээ халуун мөрүүдээр сургамжлнаа. Гоё юм. Өөрийнхөө амьдралыг дүүргэх, ер усын тавиланд жаргалтайя, ерхөх халиурсан талд боловсрох 99 тэнгэрийн ишгэлэнтэйе гэж. За одоо шүлгүүдийн ариусал мөрүүд нь эрдний чулууд шиг гэрэлтэн гэлтэлцэж уншигч олныг хөглсөн Жавзаа найрагч бол хонгор нутгийнхаа уул усан дунд үнэн зөөлний туйл мэт эрхэмсэгхэн ашиглаж гойцсон. Цээжин цаанаа үзүүрэн баригдаж өгөхгүй хаяа асарсан хүн тэнгэрийг цогцлоож гэгэн сайхнаар орших нэгэн билээ. Найрагчийн гэрэлцэн ертөнцийг жинхэнэ утгаар нь мэдрээ гэвэл ламын гэгээнийхээ авшигт тэнгэрийг нэвчтэл шингээсэн мэт номуудыг нь уншаарай түрүүн яриадсан. Сэтгэл ариусж, бодол игээрлийн манан сарниж, алтан соёмбот номгон хайхны сүр сүлдэт зингэх салхиар нь амьсгалах мэт ер усын бэлгшээр төрнөмзээ. Уйдын энэ цагт түн шиг гэгээн тунгалгаар бичгсэд улам молноор төрж ламын гэгээний адис жанлаг үн мөнхөд оршгэ. Одоо яг ч байгаа ном, одоо яг хэмжиж байгаа ном дээр. Эмэгтэйчүүд байгаа ном. Биш тийм эмэгтэйчүүдийн даалгавар тэгээд хүчний байгууллагууд очих юм. Тэгээд ахлагч нар энийг уншихдаа нэг хүний хөгжлөөсөө гадна урлаг уран зохиолн руу жоох ороосоо гэж бодож шигтгэ оруулсан. Одоо нэг шигтгийг уншаад гээ. Нөгөө яг манай Тэнгэрийн сургууль Монгол оршихуй үнэн зөв чандын үнэтэй холбоотой бэлэг үгээр өрөөдөггүй би сэтгэлд нь төнөв би гэж байгаа байхгүй юу. Бичиг соёлоо түгээж бид хамтаараа гэгэрдэгвэ. Удам судраа таньдаггүй ураг төрөлдөө гомдог би үннээр тунгаагч нийтээрээ үнэд удаанаар ухаар сувэ. Үгийн шид сэтгэлийн гэгэрэлд хөдөлмөй үнний өгүүлэл сэтгэгчийн ухаарл танигдмөй гэдэг. Ийм гоё үтсний чинь баярлалаа. Тэгээд үнэхээр энэ ном маш олон хүчний байгууллагуудын ахлагч залуучуудын зүрх сэтгэлийн долгисыг сэргээдсэн их сайхан ном болно. Тэгээд та бүхэн олж үзээрэй. Энэ шүмжүүдийг уншсаад номуудыг ч хүмүүс олж унших байхгүй юу. Тэгээд өнөөдөр бэлэг өрөөлөөр молор цом наадан 10 туудаага энд ихт нодлон би Баянгот байхад нь очиж сурвалж авчихсан тий. Тэгэхэд эдгээр жил болгон сайн хийдэг. Энэ жил бүр илүү сайн хийсэн байна. Баянгорын нутгийн зөвлөл нэр өрхөх хүмүүс маш их дэмжсэн байна. Баярлалаа гэж хэлье. Үнэхээр бид нар иргэний нийгэмд болоод утга зохиолын ертөнцид тод мөрөө гаргасан ийм гэгэн хүмүүсүүдийг дэмжижээж өнөөдөр бид нар хүмүүсийг соён гэгээрэлд
нэг алхам магадгүй даашаа 2 алхам хөтлөн шүү гэж би бас уншигч олонд хэлмээр байна. Баярлалаа.